Амрыг ир үзэгчдээ цагдаагийн газрын хил мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг Полиц подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрүүл хамгаалтын газрын шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн эрүүл хамгаалтын офицер цагдаагийн ахлах тэслэгч их хоёр оролцож байна. Таны амрыг ирээ. За амрыг энэ өдрийн мэд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр шүүгчийн аюулгүй байдал гэж юуг олохоо тань талаар бидэнд мэдээлэл өгвөл. За шүүгчийн аюулгүй байдал гэдэг нь болохоор өргөн утгатай ийм ойлголт байгаа. Нэгдүгээр шүүхийн аюулгүй байдал, хоёрдугаар шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдал, мөн хоёулан хүргэх шүүхийн дуудснаас ирэхгүй байгаа этгээдүүдийг албатан ирүүлэх гэсэн ийм ойлголтуудыг зохицоор нь авч үзэж байгаа. Шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн үндсэн үйл ажиллагаа явуулдаг чиглэл байгаа. Тэгэхээр шүүгчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэд танай хэлцээс ямар ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. 2022 он гараад эхний үйлрэл болсон өнгөрсөн байна. Энэ талаар та хэл. 2022 оны эхний үйлрэлийн байдлаар шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсэн нь нийтдээ нийслэлийн хэмжээнд шүүхийн 12 байрны 62 шүүх хурлын танхимд тэгсэх ажиллаж байгаа. Эдгээр шүүгүүдэд энэ оны байдлаар 12690 гаруй шүүх хурал зохион байгуулагдсан байна. Үүнээс бол цагдаагийн алба хаагчид биечилж болж 7800 орчим шүүх хурал биечилсэн ийм хамгаалтад зохион байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн шүүх хурал болон олонний анхаарал татсан олон оролцогчтой ийм шүүх хурлууд дээр хамгаалт зохион байгуулж ажилласан байна. Мөн хоёулын өрх албатай эрүүлэх чиглэлээр шүүхээс цагдаа орох байрнаас шүүхийн байранд нийтдээ давхарсан цоогоор 650 орчим шүүгдэгч ялагдагчийг тээвэрлсэн байгаа. Тэгэхээр шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтс дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Та энэ талаар яг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Жишээлбэл албатан ирүүлэх гэж яг юу хэлэх вэ? Хоёулан хүргэх гэж юу хэлэх вэ? Шүүгчийн аюулгүй байдал гэж бас юу хэлэх энэ талаар та мэдээлэл өгөөч. За тус хэлтс нь Монгол Улсын засгийн газрын 2016 оны 4-р тогтоолоор дахрын алба татан буугдаад зарим чиг үүргээ цагдаагийн байгууллага шилжүүлсэн байгаа. Энийн хүрээнд тухайн үед хамгаалтын 1-р газрын газарт нэг хэлтс болж орж ирсэн байгаа. 98 холбоогчийн бүтэц бүрэлдэхүүнтэй. Дотроо бол 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулна. 1-р шүүхийн аюулгүй байдал, 2-дугаарт шүүх хуралдааны аюулгүй байдал, 3-дугаарт хоёулан хүргэх болон албатан ирүүлэх чиглэлээр ийм үйл ажиллагаа явуулж байгаа. За 1-р шүүхийн аюулгүй байдал гэдэг нь тухайн шүүхийг 24 цагаар цагдаагийн хамгаалтанд авч шүүхийн байранд нэвтэрч байгаа иргэдийн хөдөлгөөн аюулгүй байдал зэргийг хангаж ийм ажиллах үүрэгтэй харуулын цагдаа байнгын ажиллах болсон байгаа. 2-дугаарт нь болохоор шүүх хуралдааны аюулгүй байдал хангах гэсэн ойлголт байгаа. Шүүх хуралдааны аюулгүй байдал гэдэг нь өөрөө шүүх хуралдааны үед цагдаагийн алба хаагч шүүх хуралдаанд дэг сахиулагчаар оролцсон. Шүүх хурлын даргалагчийн зүгээс хууль заасан дэг байгаа. Энэ дгийг сахиулахад цагдаагийн алба хаагч оролцсон гэсэн. Энэ болохоор шүүгчийн аюулгүй байдал, шүүх хурлаанд оролцогчийн аюулгүй байдал ингээд цаашаа үргэлжлээд явна. За 3-дугаарт нь болохоор хоёулан хүрэх үйл ажиллагаа байгаа. Энэ маань өөрөө шүүхээс цагдаа орох байр руу, цагдаа орох байраас шүүх рүү болон бусад байгууллага руу гэсэн ийм чиглэлээр шүүгдэгч ялагдагчийг тээврийн хэрэгслэр хүчний хөдөлгөөсөн болон энгийн нөхцөлтэйгээр хоёулаа өрх ажиллагааг ойлгож байна. Тэрний дараа албатан ирүүлэх ажиллагаа гэж байгаа. Албатан ирүүлэх ажиллагаа нь шүүхийн дууцанд ирэхгүй байгаа иргэн болон бусад этгээдийг шүүхийн дууцнаар захирамжийн дагуу гарсан шийдвэрийн дагуу шүүхэд албатан авчирна гэсэн хууль заасан чиг үүрэг хандав. Ийм үйл ажиллагаанууд явуулж байгаа. Тэгэхээр та сая хэллээ шүүгч болон оролцогчийн аюулгүй байдлыг хангана гэж. Яг яагаад цагдаагийн байгууллагаас шүүгч болон оролцогчийн аюулгүй байдлыг хангаж ажилт юм бэ? За нэгдүгээрт Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль, цагдаагийн албаны тухай хууль заасны дагуу иргэдийн амнаас эрүүл мэнд сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн байгууллага. Үүн дотроос шүүх хуралдааны дэг сахиулж аюулгүй байдлыг хангах ажиллагаа арай ондоо ялгалт. Арай өрмөц гэх юм уу да. Шүүх хуралдаанд нэг талаас шүүгч даргалж оролцсон, улсын яллагч, хохирогч,
тэгээ шүүгдэгч эртний шүүх болон захиргааны шүүхүүдээр арай ондоо шүүгч дараалал нь зохицчд буюу нэхэмжлэгч хариуцагч гуравдагчд гэдэг. За шүүх хуралдааны явцад бол ерхийдээ цочрон давчдсны улмаас маш огцон бусдад аюултай болон өөрт аюултай үйл эсвэл хийж эхэлдэг. Энэ үе цагдаагийн албаагч хажууд нь иргэдэн байж тухайн шүүх хурлын дэгийг сахиулж шүүх хуралдаанд оролцогчдын бусад этгээд оролцогчдын аюулгүй байдлыг захин хамгаалах үүрэгтэй. Энд л цагдаагийн албаагч маш өндөр сонор сэрэмжтэй, мэдрэмжтэй, ахвал самбаатай ийм байдлаар ажиллах үүрэг үүсгэх хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр шүүгч аюулгүйдлийг хангах чиглэлээр бид мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт хүсье. За баярлалаа. Танд сайн ажил амжилт хүсье. За баярлалаа. Манай өнөөдрийн дугаарт цагдаагийн ерхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эрүүл хамгаалтын газрын шүүгч аюулгүй байдлыг хангах хэлтсийн эрүүл хамгаалтын офицер их баяр оролцож мэдээлэл өглөө.